ер нь айгүй чухал хамгийн чухал одоо техникүүдийн нэг нь болохоор энэ таних үед гарч байгаа. Танин гэдэг нь далд хумсар чинь миний 95% юм байна. Өмнө нь бол тэрийг мэдэхгүй байлаа шүү дээ. Сэтгэл түгшээд байдаг, ойлгодгүй. Сэтгэл зүйч дээр очиод байдаг. За эсвэл одоо ингээд депресд ороод байдаг. Амархан уурлаад байдаг, шантраад байдаг. Ингээд сэтгэл зүйн янз янзын асуудал болохоор сэтгэл зүйч дээр очих юм эсвэл тайвшруулдаг юм уухах гаяад байхгүй. Гэтэл эн чинь таны далд хумсараас гараад байна. Энэ бол одоо биологийн бодис гэж. Тэ? Агтл далд хумсрыг өөрчлөхгүй юм. За яг энэтэй адилхан сэтгэл зүйч одоо таныг эмчилж чадахгүй байхгүй. Тэгэхээр таних үе дээр энэ далд хумсраас болоод байна гэжгаад өөрийгөө ажиглах хэрэгтэй. Нэгэсэндээ түрүүний таны нөгөө нэг авдаг жишээн дээр ярих юм бол за одоо бугуулдах гадаага морио эхлээд хараад за ямар зүсний мори юу за ямар өндөртэй хаанах юм гэдгийг л таньж мэд гэсэн үг болох нь шүү дээ. Тий. Тэгэхээр яг нөгөө сургах гэж байгаа нөгөө догшин азаргаа одоо ингээд харж байгаа байхгүй юу? Тэ? Ажиглаад хараад үйл хөдлөл хизээ өвс мүс идэж гин хизээ ус ууж гин гэд энэ бүх юм чи ингээд хараад ажиглаад танина гэсэн үг.